Ямар ч нэг эрэгтэй хүн наашаа харцсан. Гэхдээ ингээд царай нэг сарагдахгүй. Тэг гараа ингээ илгээд ирсэн юм шиг боловч бас харагдахгүй. Ойлгохдохгүй тийм байдалтай зогсож байна. Ард нь нэр нэг юм харах уу ч юм шиг, юм үгүй ч юм шиг гэдэг. Бас ямар байгаа нэх ойлгомжгүй. Ер нь их юм бүдэг baдаг. Гэсээ ойлгомжгүй. Нэг юм вакуум дотор байгаа юм шиг. Тэгээд их ингээд дотор нэг зангирсан хэцүү мэдрэмж. Нэг хөдлөгч гэдэг юм байхгүй юм шиг. Зогсоодсон юм шиг. Ямар ч гэсэн жоох гэрэл тусгаад хагаар оруулаа. Нэг порч шиг юм байна тэрийг онгойлгоч. Порчгийн онгойлготын дотор ирсэн юм санаа нагаар шиг өтгөн агаар шууд сарагдаад гарч байна. Тэр гарахтаа өтгөний чинь нэг юм гадна талын бүрхтсэн юм ин хүртэл бодоод гарчлаа. Энийг жоохон гэрэл тусгаж айдаад. Тэнгүүд цонх савгадаад хаагдчихлаа. Ямар ч гэсэн нэг амьсгалахтайгаа боллоо. Гэтэ нөгөө хүмүүс бүр бүдгэрчлээ. Харагдахгүй шах. Гэтэл нэг дүрсэн байна. Амар бүдгэх. Тэр уран дотор юу байгаа ч мэддэггүй. Маш бүдгдэг. Нөгөө эрэхтэй бод чинь би одоо яах вэ? Одоо ерөөсөө юуч бараг харагдахгүй зөвхөн сонсогдож байна. Би яавал дээр. Яах угаас өөр юуч бодохгүй. Яах вэ гэж бодож байна. Нэг жиш. Би бичлэг хийж байна. Нөгөө дээр очиж байлаа. Баярлалаа. Ямар хэцүү юм бэ? Би яах ёстой юм бэ? Яавал чи намайг тайван өргөх юм бэ? Чи яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ? Би бүхнийг чадлаараа хийж байгаа. Би хичээж байгаа. Би өөрөө л хичээсээр ирсэн. Гэтэл намайг яагаад энэ тамд хүлнэ вэ? Надад их хэцүү байна. Би яах учраа болохгүй. Чи намайг харамжаанаасаа чөлөөлөөч дээ.
Би ядарч байна. Би цуцаж байна. Би энэ орчлон ороод үнэндээ хэрхэн оршихоо мэдэхгүй байна. Юу хийх, яах, юу ч мэдэхгүй байна. Би яг л нэг цаг хугацааны зурваст гацчихсан юм шиг санагдаж байна. Хэн нэгний хүлээлт намайг зовоож, намайг ядрааж, эсвэл хэн нэгнүүдийн хүлээлт баг. Би зүгээр л амьдрч болохгүй юу? Би амьтай голтой л байна. Ямар ч лээс оршчил байна. Гэтэ ямар ч утга алга. Хи хоосон зүйлс намайг улам цуцаан зовоож, би амжилтанд хүрэх тусам би улам илүү зовх боллоо. Миний сэтгэл ханаж бас ханахгүй байна. Миний сэтгэл хоосон. Тэр хоосорсон. Надад үнэн хайр байхгүй. Намайг үнэн хайраар тэтгэдэг ганц ижээ байна. Бусдын цагийн зурвас дэвчихнэ. Анд нөхөр зөндөө олон бий. Гэтэ аяг цай хувааж уухаас илүү архины эсвэл ажлын найзууд юм да. Миний сэтгэл доторхыг өнгийн хардаг нэг л эмэгтэй байдаг гэсэн. Гэтэ би тэрийг олохгүй. Би хайгаад олохгүй. Тэр над дээр ирэх болов. Тэр миний сэтгэлийг засч эсвэл дүүргэх болов. Хэм амьдралыг минь гэрэлтүүлэх болов. Би түүнийг танихгүй. Яаж таньдаг болох вэ? Би хөдөлж чадахгүй юм. Би энэ газраас гарч чадахгүй юм. Би яаж уулзах юм бэ? Ачигтанд оройтсон сэтгэл минь гадаа гарах хүч тэнхээчгүй байна. Гэрэл гисэн нар мэдэх гэж сонссон. Тэгээд намайг гэрэлтүүлэх юм болов уу? Намайг өндөлгөөд гаргах юм болов уу? Би мэдэхгүй л байна. Гэхдээ би хэн нэгэнд найдамаргүй байдаг. Би хинээс ч тусалцаа авахыг хүсдэг. Би бүгдийг өөрөө хийж бүтээхийг хүсдэг.
Гэхдээ үнэндээ бас чадахгүй зүйл гэж байна. Надаас шалтгааллахгүй тохиох зүйл их юм. Тэгээд би тэрэндээ арга хэмжигдчихээд хөдөлж чадахгүй байна. Би яг энд таг гацаад удаж байна. Хэр удснаа даанч мэдэхгүй байна. Хизэнээс эхэлснийг ч бүү мэд. Зүгээр л надад ядрал цуцрал мэдэгдэж байна. Би харахгүй байна. Хав харах уу? Эсвэл бүрхэг саарл. Цагаан хаан ихтэй л байгаа. Эсвэл гадаа байдаг ч юм уу. Лавлын дотор алга. Би өөрийгөө ч олж харахгүй байна. Ер нь би хүнд ч харагдахгүй байгаа хөө. Хэн намайг харах вдээ? Энэ харах уу дотор? Хэн урж ирэх вдээ? Хэн нэгэн сонсох болов гэдэл би дуулаад л байдаг юм. Гэхдээ хэн нэг надтай ярьдаг. Гэтэ би тэрийг хэн гэдгийг мэдэхгүй. Зүгээр л тэр надад хань болдог юм. Би түүний дуу хоолойг сонсдог. Тэр заримдаа их ууртай ярьдаг. Заримдаа аргадаж ярьдаг. Заримдаа надад зөндөө их юм зааж өгдөг. Заримдаа би түүнийг зүүдэлдэг. Тэр дуу хоолойны эзнийг хэн нэг сахиусан тэнгэрэн болов гэж боддог. Ингээд ярахад ч ядарч байна. Надад ямар ч хүч алга, энерги алга, би хов хоосон байна. Сэтгэл готрол. Намайг өдөр бүр зовоож байна. Би юунд готрч байгаагаа ч мэдэхгүй. Зүгээр л сэтгэл минь готраад байдаг юм. Хэзээ нэгэн цагт би эндээс гарах байх гэсэн өчүүхэн оч гэрэл мэд итгэл надад байдаг оршдог. Намайг энэ гадаа их олон хүмүүс хүлээж байгаа юм шиг санагддаг. Гэтэ би тэдэнд орж чадахгүй байна. Би зүгээр л хүлээж байна. Гэтэ ямар нэг цаг хугацаа ойртоод тэгээд би бас хүлээлтээс залхаад цаг хугацаа чаг гэдэл уламжлалт тодор сонсогдох болсон. Энэ ямар нэг юм хэлж байгаа. Энэ нэг юм ойртож байгааг надад хэлж байна гэж би ойлгосон. Сануулж байна. Гэтэ бас яг юу гэдгийг мэдэхгүй. Би
Би энд их удаан бодсон. Гэхдээ би хариулт олдоггүй асуултууд байдаг. Тэнгэрийг харах юмсан. Нарыг, од мөчтийг, гол горих. Надад харагддаггүй. Би яг л ганцаардлын манан донд төөрч өссөн яваа юм шиг л надад юу ч үзэгддэггүй. Яг л сохор юм уу гэлтэй. Гэтэл бас сохор биш ч юм шиг. Миний сүнсний нүд сохорчихсон байна. Тийм болохоор л та гарахгүй. Тэгтээ сая нэг жоохон агаар ороод жоохон гэрэл тусах шиг болсон доо. Юу болсон юм бол? Эсвэл би зүгээр л нүдэ анчихсан байгаа юм болов уу? Би ямар нэг зүйлийг харахаас айгаад харахгүй гээд зээ нэг цаг нүдээ тас анчихсан юм шиг санагдчихлаа. Тэгвэл би нүдээ нэгэд харъя. Би зүгээр л нэг дөрвөлжин өрөөнд дотор харахгүй юм. Хоосон. Тэгээд би энэ голд нь л зогсоод байгаа юм байна. Тэгэхээр сая тэр цонх хөш тэр онгоосон бол та. Түүнийг хэн онгоолгоо? Тэгээд тэр тасыгээд хаагдах надад сонсогдсон. Цонх уурлаад байгаа юм шиг л. Гэтэ юунд уурлаа? Тэр цонхоор юу орж ирэх бол гэхээс би айж байна. Ямар нэг аюултай зүйл орж ирэх болов. Ер нь энэ өрөөнд хаалга байдаг юм болов? Надад хаалга харагдахгүй байна. Гэтэ эзэн нэгэн цагт энд хаалга байсан юм шиг бүдгхэн санагдаж байна. Би яг энд юу хийж байгаа юм болов? Би өлсөж дарах тухайч санахгүй байна. Зүгээр л надад хэцүү байдаг. Хачин миний дотор, миний голд нэг гэрэл байна, шар. Би түүнийг харж байна, мэдэрч байна. Энэ хаанаас гараад ирв? Тэр бас хөдлөөд байх юм. Энэ аюултай юм шиг санагдахгүй байна. Харин ч тааламжтай мэдрэмж төрүүлж байна. Одоо тэр солонгон өнгөтэй болоод байна. Жохон томроод. Жохон эмэц төрж байгаа ч гэсэн надад сонирхолтой.
шинэлэг мэдрэмж төрж байна. Надад ямар нэг хань уулах зүйл гарч ирсэн юм шиг л. Миний энэ утгагүй амьдралд ямар нэг гэрэл гээгээ орж ирж байгаа юм шиг санагдчихлаа. Одоо тэр гэрэл миний биенээ энэ тэнднүүгээр яваад л намайг сонжих мэт. Намайг таних мэт. Танилцах мэт. Эсвэл ямар нэг зүйл ярьж хайж байгаа юм шиг. Эсвэл нэг мэдээлэл цуглуулад байгаа ч юм уу. Гэтэ түүнийг би ингээд ажин байх сайхан байна. Тэр гэрэлний явсан хэсэг болгонд зөөлөн нэг тийм сэрүүцэн хайтайхан мэдрэмж төрөд байх юм. Миний ард санал байсан гэж үү? Энэ бас хаанаас гараад ирв? Ямар ч үсэн сууя. Жаал амрыг. Миний урд бас лаа гараад ирлээ. Юу болох нь нүд? Сонирхолтой болох нэ. Түлийн лаг хараад жоохон суудаг юм уу дөө? Энэ өрөөнд дотроос баглаа цэцэг байна. Энэ тэнд юм гарч ирээд байх юм. Би зүудлээд байгаа юм болов уу? Ширээ. Цонх мон том бас хөшгтэй хөшгөн яраатай. Болчихлоо. Цонхны цаана хүүхдүүд тоглож байна. Хүмүүс байна. Амьдрал байна. Тэгвэл энэ доторх нь амьдрал биш юм уу? Хаалга. Би хаалгатай боллоо. Гэтэ хаалга сайн харагдахгүй байна. Гэтэл хаалгатай болсондоо би баяртай байна. Түүний бариуланд хүрч үзмээр байна. Магадгүй тэр онгоогч юм бэл. Гэтэ хаалганы цаана юу байгааг би мэдэхгүй. Гэтэл би бариуланд хүрээд үзье. Яг энэ хаалганы бариулаас бариад эргээд өрөөгөө харахаар энэ өрөө маань яг л өнгөрсөн цаг шиг дурсамж шиг санагдчихлаа. Өрөөний маань ханан дээр зураг байна. Зам, нар, цаашаа харсан хүүхэд байна. Ээж рүүгээ гүйж байгаа хүүхдийн зураг байна. Энэ өрөө минь их гоё болоод байна. Гэрлийн чидэнтэй олчихч. Энэ асхол уу? Гэхдээ энэ асчхол их тод гэрэлтэй олчих байх. Миний нүд цочих байх. Би яаж байна? Гэтэ би унтраалгыг олж харлаа. Би асаагаад үзье. Яадаг юм? Өөх, энэ гэрэл их гоё солонгорч асдаг юм байна. Ямар гоё юм. Үгүй энэ гэрлийн чигтэн биш байна. Энэ агаар дээр хөвөөд байна. Гэтэ танил татна мэдрэмж. Энэ нөгөө миний дотор байсан зүйл байна.
энэ өрөөний голд чийдэн гэдэг энд гараад ирж байгаа чи. Тэр надад ярих гэж байгаа юм шиг байна. Надад их сонирхолтой байна. Би ярих дуртай. Бас би ярих тэнхээтэй болчихож. Надад тэнхээ өгсөн юм шиг байна. Баярлалаа. Чи гэр өрөөнд дотор асдаг гэрэлт нар юм уу? Тэр надад үгүй дээ. Би бол чи гэж хэллээ. Гэтэ би энд байна шүү дээ. Яагаад тэр би гэж? Тэр миний аймын болов. Ер нь надаар яах гээд байгаа юм бэ? Гэрэл минь чи намайг энэ өрөөс гаргаж чадав. Би энэс гарвал болох болов. Би чадах болов. Амар болов. Гэтэл гадаа намайг найзууд маань үлээж байгаа юм шиг санагддаг. Бас нэг эмэгтэй их үзэсгэлэнтэй эмэгтэй намайг хүлээж байгаа юм шиг санагддаг. Тэр яг л чам шиг гэрэлтэй солонгороод л амираад л уснаа. Би түүний тэгж төсөөлдөг. Тэр их зөөлөн дулаахан хайр дүрэн баг. Гэтэ тэр намайг тоохгүй бах уу? Намайг харалтай. Би өөрийгөө ч харж чаддаг. Тийм бахад намайг яаж тоох вэ? Би яг л гологдох байх. Би гарахаас хичээж байна. Би өөрийгөө харуулахаас хичээж байна. Тэр намайг үүр дөрчихвөл би бүр их тамд унах байх. Гэрэл минь чи намайг сонсож байна. Чи миний бодол дотор надтай ярьж байна. Чи сонсож байна гэлээ. Чи миний бодол дотор ярьдаг тэр хүн бол та. Би чамайг миний дотор биш гадаа тэгээд харах нүдээр үзэх сонирхолтой л иймэрхүү бүр их гэрэл байсан байна. Хөдөлдөг гэрэл, хөвдөг гэрэл. Би мөн чанар гэдэг зүйлийн тухай бодох ёстой юм уу? Мөн чанар гэж юу юм? Би өөрөөсөө түүнийг олох ёстой юм. Надад тийм юм байдаг юм. Тэр нь юу юм болов? Гэтэл би мэддэг юм шиг санагдаж байна. Гэтэ мартчихсан.
Миний гол зураад тавгуутай дух эхэллээ. Надад айдас мэдрэгдэж байгаа шүү. Удаан зовж, удаан ойлгохгүй явсан зүйл маань маш энгийн зүйл байсан. Байвал яах вэ гэж би айж байна. Тэгээд би тэр энгийн зүйлийг харахгүй мэдхгүй. Удаан зовсон байвал яана гэж би айж бодож байна. Гэтэл би нүр тулна. Би тэгж чаддаг. Би айсан ч гэсэн нүр тулж чаддаг шүү дээ. Тиймээ би энийг санаж байна. Надад тийм зориг байдаг. Тэгээд энэ тухай бодоход би баярлаж байна. Баярлах гэдэг зүйлийг мэдрээгүй их үдчээ. Мартчихж. Тулаахан сайхан байна. Надад бас их олон юм байдаг юм шиг санагдаад байна. Би нэгэн цагт их л мундаг байсан юм шиг санагдаж байна. Би бүхэл хүнд хэрэгтэй байсан юм шиг санагдаад байна. Тэгэд би энд яг яаж яваад ороод ирсэн юм бол? Би шийт хийгдчихсэн юм болов уу? Намайг энд хордгийм болов уу? Хин? Бурхан уу? Эсвэл чөтгөр үү? Хин намайг энд хордгийм бэ? Хинч биш өөрөө. Чи өөрөө гэж чи хэлвүү дээ. Би өөрийгөө орсон юм. Яагаад? Би их ууралсан санагдаж байна. Тэгээд би уурлаад энэ дотор ороод ирсэн. Хизээч гарахгүй гэдэл. Намайг битгий дурсан. Намайг мартаарай гэдэл. Хэлсэн юм шиг санагдаж байна. Би хинт тэгтлээ их уурлаа вэ? Би нэг эмэгтэй дурлсан юм шиг санагдаж байна. Тэр яагаад намайг уурлуулсан юм бол? Тэр буруу зүйл бүтээсэн. Надад ийм мэдлэг байна. Мэдээлэл. Тэр эмэгтэй буруутай юм уу? Тэгвэл би буруугүй юм. Бүр толгойр ирчихлээ. Жохон бодоод. Энийг аваач. Мэдхгүй. Би ер нь жоохон ажиглаад байвал ойлгочих юм шиг байна. Энэ гэрлийг л сануулагч юм шиг санагдчихлаа. Ямар ч та миний дотор мэдрэгдэж байсан таагүй мэдрэмж.
талигдах шиг л би одоо тайвширч байна. Ямар нэг ихтгэл найдвар над руу ирж байгаа юм шиг яг л чиглээд тэгж санагдаж байна. Хачаа маань миний дотроос хэнийг гэтээ тэр нь би л байна л да. Тэгтээ надаас гадна өөр нэг би яриад байна. Удаан хүлээсэн чи минь ирвүү гэдэл би тэгж сонслоо. Хин ирсэн юм бол эсвэл би очсон юм болов уу? Чи юм бэ? Эмэгтэй хоолой байна. Би чамайг удаан хүлээлээ гэж тэрэллээ. Хаана тэр вэ? Чи намайг хаана хүлээгээд? Тэгэд одоо чи миний хаана яриад байгаа юм бэ? Яг л миний эзэн дотор яриад байгаа ч юм шиг санагдаад байна. Тэр бас намайг хүрээд ирээсэй гэж хүсдэг гинэ. Би яаж очих? Би юу ч хардаггүй шүү дээ. Тэгээ би бас их ядарсан. Би алхаж чадахсгээ гэж мэдэхгүй. Энэ гэрлэнээс надад уур мэдрэгдээд ах юм. Энэ одоо уурлаад байгаа юм байна та. Нөгөө гэрэл манд бүр гал шиг улаан болоод дүрлцээд эхэллээ. Бас их ууртай ах нэ. Одоо нөгөө дуу хоолойч нь ч юм уу тэнэг штэ гэдэг юм. Бүрх юм бэ. Ич тэнэг байж магадгүй. Хоёлоо тэгээд яаж уулзах вэ найзаа? Тэр уурлаад үг хаяад байна надад. Нөгөө порч цонхч нэгдээд нэг их хурц гэрэл тусаад нар ороод ирэх гэж байгаа юм багт. Ямар хурц юм бэ? Бүр сохорхон байна. Бас их халуун юм. Бүр тэр халуунд нь даарчлаа. Би их зөрөөд болтой. Халуун байвал даармаар, хүтэн байвал халууцмаар санагдаж байна. Гүчмөр байна. Гэрэн би их гомдчихсан юм шиг байна. Яг энэ наранд надад тусаагүй уудсныхын төлөө би үүнд уурлаж гомдсон юм шиг. Би одоо наранд уурладаг юм чинь. Ер нь юу ч бодоод байгаа юм шалгадаггүй. Сонин санагдчихлаа. Хаалга төгсч байна.
Ямар нийттэй юм бэ? Би одоо онгойлох хэвээр юу? Наашигч. За би ямар онгойлгочд газ холдно. Хөх. Чи юу? Нөгөө юм ихтэй. Чи бүр ингээд тогшоод ороод ирэх байсан юм уу? Яагаад одоо л гэж. Өмнө нь яагаад үгүй гэж. Яна чамайг суулгах санал байдгийн болов манад. За чи ч суухгүй юм шиг байна дөө. Тэгэд чи над хаалган дээрээ зогсоод намайг харах юм шиг байна тийм үү? Миний ямар тэнэг байгааг хармаар байна. Надад хайр дурлал гэдэг үг бодогдлоо сая. Чи битэр бодвол одоо хайр дурлалтай байсан гэсэн үг. Үгчлээ. Хайр дурлал гэж юу вэ? Хүмүүс гоё гэдэг тэр зүйл үү? Би л тийм итгэдэг. Тэр хүмүүсийг зовоодог. Шархлуулдаг. Айлгадаг. Итгэхгүй. Их л үнцэнгүй болгодог зүйл шиг санагдаж дургуурч. Ер нь наадах чинь л намайг хорсон баг. Гэтэ энэ үнэхээр үзэсгэлэнтэй юм. Над руу битгий хараарай. Би ерөөсөө ичээд байна. Гэтэ чи харахгүй л байхгүй л дээ. Хараад л хам би одоо харагдаад энэ өрөөнөөс хаа хол зүгтв дээ. Одоо харуулад л гэж хавс. Өнгөрсөн. Би одоо муу харагдаж байгаа болов. Халтар байгаа болов. Үзлийн байгаа болов. Одоо дөрчээ. Гэтэ энэ эмэгтэй намайг нэг их голох царай болно. Надад дургу биш л ах шүү. Тодлоо. За одоо хоёлоо тэгээ яах вэ? Чир нэг юм ярих шинжгүй. Энэ чамд хам байдаг юм. Ярддаг л юм биш байгаа. Би ч одоо тэгтэх муухай аштай юм шиг. За би одоо ингээд суужлаа да. Чамд харуулаад өөрийгөө. Манайх нэг вааштай цэцэгтэй. Нэг ширээтэй. Нэг сандалтай. Тэгээ энэ дээр нэг гэрэл. Энэ гэрэл хажиж байгаа. Улаан болоод уурлаж асдаг гэрэл. Нөгч миний дотор орчиж. Энэ их сонирхол гэрэлтэй мэдээгүй. Тэгэд байгаагаас тэгэл өөр би л байна дөө. Гэтэ би чамайг гараасаа гэж хүсэхгүй л байна л да. Хантай их зүгээр л юм байна. Ганцаараа ярьснаас ядаж хэнийгээ сонсож байгаа гэж бодохоор айтайх юм. Өрөөний найзтай олчихсан юм шиг.
Би энд зогсоод чимээ өгөж байсан. Тэгээд янз бүрийн гэрэлтэнд гарч ирээд л янз бүрийн гэрэлтэй эмэгтэй гарч ирээд намайг гайхуулаад л өгөж болохгүй юм билүү дээ. Танайзаа би чиний гаранд хүрч болох уу? Би чиний гаранд хүрмээр санагдаад болдгоо. Тэгээд тэр над руу гараа сунгаж байгаа хотод болно гэж байгаа л тоо. Би хүрлээ шүү. Би түүнд хүрэх агшинд л миний гараар дамжаад нэг юм урсаж ороод миний дотор зүрх цохилж байна. Өөх, надад зүрх байдаг юм бэ. Би өөрийнх нь дотор хав хоосон байдаг гэж бодсон шүү дээ. Тэгээд зүрх цохилсон чинь би амьд юм шиг санагдчихлаа. Амьдардаг амьд. Би одоо хүн юм багт. Миний биеэр ямар нэг зүйл түгээд байна. Чи яг л баяр баясгалан аз жаргал шиг их сайхан мэдрэгдэж байна. Чамаас мэдрэгдэж байгаа мэдрэмж хүртэл их үзэсгэлэнтэй юм. Би яг л их тэнгэрийн дагны хажуу зогсож байгаа ядуугүйлагч шиг санагдаж байна. Яаж намайг тоогоод байгаа юм бол? Тэг би жоохон баярлж байна. Намайг тоогоод байгаа болохоор. Миний юу тийм үнцэнтэй гэж намайг тоож байгаа юм бэ? Уучлаарай, би давраад чамайг тэрвэрч гэж болох уу? Би чамайг маш их сонссон юм шиг санагдаж байна. Их удаан хүлээсэн юм шиг санагдаж байна. Чи яг л миний уучрал шиг над руу нэвтрэн шингэж байгааг би мэдэрч байна. Яасан сайхан. Чи яг бурхан шиг. Яг итгэл найдвар шиг. Би яг удахгүй өөрийгөө хэн гэдгээ санах гэж байгаа юм шиг санагдчихлаа. Би хин юм бол. Энэ эмэгтэй надад их дуртай юм шиг санагдчихлаа. Надад дуртай хүн байдаг юм бэ. Гоё юм аа. Би яг л зөрүүд эзэлчих шиг гүжүүдлээд л энд л байгаад байсан бол та. Би ер нь өөрийгөө гологдох байх гэж бодоод л голоод л энэ дотор байгаад л байсан юм шүү дээ. Одоо тэгээд энэ эмэгтэй намайг хизээж орхихгүй юм шиг санагдаад байна юм. Мэдээгүй энэ эмэгтэй миний гараас тавихгүй хаа. Би их давруу юм л дээ. Давраад нэг үнсчихв. За жоохон санаа зовчлоо. Баярлалаа. Гэтэ би чамайг дараа нь заавал мүснэ. Чи их сайхан нэртэй.
тэр намайг аваад нэг тийш нисчихлээ. Тийш ямар нэг тэнгэр шиг эсвэл орон зай шиг газар л. Яаж чадаад вэ? Би одоо дэлхийг гадна талаас нь харж байна. Би одоо хүчсэн юм байна. Одоо тэр намайг нэг их гоё өнгөтэй мананцар шиг газар руу чиглээд нисэж байна. Амарлаг юм би. Тэгээд тэр мананцрыг нэвтлээд маш хурдтай. Яг л бэлгийн хурд шиг нисээд л байх. Би ямар нэг хаалга гарч байна. Багантай хан хэрмэн гадаа хашааны хаалга шиг. За би одоо хашаа гэдэл онцгой хэлчлээ гоё. Нэг цайз байна. Эдний гэрний багтаа орж үзснэ. Яна эдний гэр бол яана. Манай гэр сая ямар байлаа. Өөр санаа зовчлаа. Гэтэл орё. Энэ яг яваач юм баха. Эсвэл би бүхээд энэ сахиусны гэр намайг яваач нараа тавьж байгаа. Энэ шилтгэнд хүмүүс цуглардаг юм шиг. Гэтэ одоо хоосон. Тэнд нэг тойл вэ? Би тэрэнд очиж харах хэрэгтэй юм шиг. Хачин би энэ тойлонд харагдахгүй юм. Би яг л өвчгч. Байц. Гэтэ ямар нэг зүйл дүрс тодорч байна. Яг л тэнгэрт харагддаг од нүчт. Хөдлөөд нийлээд дүрс бүтээж байгаа юм шиг. Би синтедээ сууж байгаа хаан харж байна. Энэ арай би биш үст. Дүрс өөрчлөгдөж байна. Нэг их гэрэл цацарсан. Хүн шиг дүрстэй зүйл харагдаж байна. Амар бурцтай юм. Дахиад өөрчлөгдөөд чөтгөрөлчлөө. Энэ юм ингээд л өөрчлөгдөж байгаа шинжтэй шүү. Тэгээд одоохондоо ойлгохгүй л. Тэл чи хүнийг өөрийг л харуулдаг үст. Би жоохон хөлийг хэрэгтэй юм шиг. Нэг эрэгтэй хүүхэд нэг эмэгтэй хүүхдийг хөдөлчихсөн байгааг би харж байна. Гэтэ энэ талд хараад баймааргүй санагдчихлаа. Бэлэнтэй. Би одоо хин юм бэ? Би ер нь аль нь? Яг л төөрөгдөд байгаа шиг. Амаа төөрөгдүүлээд байгаа юм шиг.
За ямар та тайвшир. Бодвол ямар нэг сайн зүйл л баг. Энэ гоё юмсаг эмэгтэй нэг бодвол надад муухай бодоод байгаа. Миний дотор байгаа нөгөөх гэрэл одоо хөдлөөд эхэллээ. Тэгээд миний зүрх рүү орчлоо. Тэгээд миний зүрх гэрэлтэй дэлгүүд. Би одоо амьлаад байгаа багт. Эсвэл төрөх гэж байгаа юм болов шинээр. Ямар нэг амьдрал шин төрөл авах гэж байгаа юм болов дөө. Тэгдэг гэж сонссон. Жах уурцхал төрөөд байна. Би нэг ууртай биш. Бас хилтэй. Зандрангуй. Би хоолн дайчин ирсийг цуглуулад нэгтгэдэг байсан юм шиг санагдчихлаа. Яг хаан шиг. Их сүрлэг мэдрэмж биш үү? Надад зангарах мэдрэмж байна. Надад дайчин мэдрэмж төрж байна. Сонирхолтой. Гэрлийн дайчин тэрний үед ямар нэгэн ажлын хэсэг юм шиг санагдаж байна. Их нэртэй хүнтэй байсан юм шиг санагдаж байна. Бас надад хүч мэдрэгдэж байна. Би хүчтэй байсан юм шиг санагдаж байна. Тэр үед ч би нэмэгтэй хайрлсан юм шиг санагдаж байна. Би их олон зуун жил од мичтэр хэрсэн тэнэж олон газраар дамжиж ашхууг нь цэгцэлдэг байсан юм шиг санагдаж байна. Миний дуу хоолой. Миний сэтгэл хөдлөл их бардам хүчтэй болчихлоо. Би асар их ажил хийдэг байсан юм шиг санагдаж байна. Энд орсон ч юм. Эсвэл мэдлэггүй. Өнөө эмэгтэй над руу хараад жомлцоод хүмүүсэлээд ийм бүгд юмтай боллоо. Юу л болоод байна да. Энэ эмэгтэй надаас нэг хүлээгээд байна. Мөн чанарч гэнэ нэг хүлээгээд байх юм. Би тэрийг яаж мэдэх вэ? Ямар ч юм хаашгүй юм байсан юм шиг. Отохон дөөрөө мэдэхгүй. Би орчлон ертөнц зэрэгэлдэж байгааг мэдэрч байна. Тэр яг намайг тойроод ирээд байх шиг. Миний дэлхий шиг
дэрэгдэх зүйл юм. Тийм болтой. Тэгээд би нэг мэддэг. Тэр санагдаж. Хачин тэнгэрийн хөдлөх шиг. Нэг мөн хүнээс гарч ирчихэд олон үзэхнийг олон одноос олон энд чуулчаад энэ шилтгэний гадаа хүлээж өгөх юм шиг мэдэрч. Яг л намайг ургахыг хүлээж байгаа цэцэг шиг л хараад байх шиг. Би тийм сонирхолтой. Ажил ертөнц даяараа бүгд над руу ширтэж байгаа шиг санагдаж байна. Бид надаас юу хүлээх вэ? Гэтэ би айхгүй. Байдаг ч юм. Тиймэрхүү байсан. Би ганцхан нэг л эмэгтэй намайг тоохгүй болов гэдгээс л айдаг. Би бусднаас нь юунаас ч би үл айдаг. Харж л үг. Тэгтээ надад сайхан байна. Би яг өөрийнхөө зарим хэсгийг олсон юм шиг санагдчихлаа. Утгагүй бүрэн бүтэн болоод дүүрчих юм шиг. Итгэл мэдрэгдэж байна. Би ядчил мэдэрдэг болоод зарим хэсэг маань ядж дүүрч эхэлж байна. Энэ чинь ололт шүү. Яа. Синтин дээрээс очоод сархад арх хүртээд амт нөхөдтэйгээ чуулдаг байсан юм шиг санаж байна. Ямар нэг амьдралд энэ удаагийнхлаа биш. Өөр амьдрал. Тэгтээ тэр дурсамж намайг дагдаг. Тэр мэдрэмж намайг дагдаг. Тэр зан, тэр үзэл намайг дагдгийг би мэдээд байна. Би орчлон ертөнцид даяар их алдартай гэдгийг бас мэдэрч байна. Санаж байна. Тэгэл би тэр нэг юу хийж яснаа болохгүй юм да. Энэ эмэгтэй хүмүүсээ гэж нэг эмэгтэйгээс болоод энэ алдартай нөхөр чинь тэгээд энд ороод хэвтчихсэн эсвэл суучихсан. Зогсож мэдэхгүй. Тэгээд бэжсэн баг. Магадгүй надад ч нэг тийм зам биш. Би асч байгаагаа л харж байна. Их халуун, их болиглон, бас их хүчтэй, сүрдэм. Сайхан санагчлаа. Би их эрхчлөөтэй байсан. Тэгээд би уурлаад өөрийгөө хорсон. Яагаад? Би яг тэрийг л санах гэхээр л болохгүй юм. Бүсгүй минь чи надад хэлэх үү? Эсвэл надад туслах уу? Чи чадах юм шиг санагдаад байна. Би чамайг ингэртээ төвчгээд хизээч тамиргүй санагдаж байна. Чи
Чи минийх болох уу? Үгүй тэр угаасаа минийх юм байна. Түр чийл намайг уурлуулсан юм байна. Надад нэг ухаан бий. Чи яагаад намайг уурлуулсан? Чи юу буруу бүтээчихсэн? Чи саяхан тамаас суглагдсан юм бэ? Үгүй там нь өөрөө чи юусэн юм бэ? Сайхан ихтэй там байсан гэж үү? Магадгүй намайг энэ тойрч дэлсэн бодоход чи яг л том баг. Их үзэсгэлэнтэй том. Гэтэ чамайг там гэж хэлэхэд их хэцүү л дээ бас. Чи их сайхан гэрэлтэй бас хайр дүр юм шиг байна. Гэтэ би хайранд итгэдэггүй. Тэр бол худлаа. Тэр бол надаас гадуурч бодлого юм. Би тийм барьцгүй юмд итгэмээргүй. Би илүү тодорхой барьцтай. Шудраг үнэн. Баталгаатай зүйлд итгэмээр байна. Гэтэ хайрыг баталдаггүй бол тоо. Энэ батлагддаг зүйл угаасаа биш юм байна. Би үүнээс баталгааг хайвал би хизээч олохгүй юм байна. Тэгвэл би яах хэрэгтэй вэ? Би чамайг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгээд би хүлээн зөвшөөрөл би алдахгүй юм байна. Миний ухаан их сайхан ажиллаж байна. Одоо таалагдаж байна. Би алдахгүй бол би хүлээн зөвшөөрсөн ч болно. Яа тийм. Тэглээд юм алдахгүй юм байна шүү дээ. Бүсгүй юм. Би чамаас мэдрэгдээд байгаа тэр хайрыг чинь хүлээн зөвшөөрөх болж байна. Би удаан хүлээсэн зүйл болж байгаа шиг боллоо. Яг саяных. Би хайрыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж. Тэр хүртлээ өөрийгөө хорьчихж. Эсвэл намайг хорьсон баг. Энэ жам, энэ тогтолцоо намайг хорьсон баг. Би навчлын ертөнцийг бүгдийг мэддэг юм шиг санагдаж байна. Энэ яг л минийх юм шиг санагдаад байна. Би энийг өөрөө бүтээсэн юм шиг санагдаж байна. Сонирхолтой шүү, сонирхолтой байна. Цаа удалчихлоо. Ах минь чи алдаа гаргаснаа мэдээд өөрийгөө там болгоод хорчихж мэдчихлээ. Чи ямар алдаа гаргасан? Энэ надтай холбоотой тийм үү? Би ямар ч гэсэн орчлын ертөнцийн ухааныг тээдэг гэдгээ би санчлаа. Би мэдэрч байна. Одоо би чиний гаргасан алдааг л санаж болчихоор юм шиг санагдаад байна. Чи ямар алдаа гаргасан юм бэ? Чи одоо их гонхтой харагдаж байна. Чи харамсдаг болтой. Харуулдаг. Чи бит хоёрын хизээний цагт биедээ маш их хайртай байсныг би санаж байна. Мэдэрч байна.
Тодорхой биш гэхдээ би тэрийг мэдэрч байна. Тэгэд нэг юм болсон байна. Хүлээгээгүй. Чи намайг хүлээгээгүй. Тэгээд чи урвсан. Тэгээд би урвсан. Тэгээд чи харуулслыг тэгээд л юм зүйл болсон байна. Харин би урлаад өөрийгөө энэ бүхэн тодорхойлчихсон. Яагаад юм зүйл болов? Би хаашаа явсан? Чи яагаад урвсан юм бэ? Ер нь чи юм би хин бэ? Би их олон нэртэй болтой. Дүртэй. Гэхдээ би эцсийн нэгийг нь л хүлээж өсөж байна. Эцэстээ хин бэ? Энэ эмэгтэй хайр би утга учир юм шиг байна. Гэхдээ надад нэг л сэтгэл төрүүлэхгүй байгаа байна л да. Би дахиад жоохон тайван хүлээх хэрэгтэй. Байжлаад ямар нэг зүрхнээс ямар нэг мэдлэг мэдээлэл гарч ирэхийг хүлээх хэрэгтэй. Нөгөө эмэгтэй миний зүрх рүү орчлоо. Амар юм бэ. Гэхдээ надад бүхэл мэдрэмж төрж байна. Би яг одоо л дүүрчих шиг л санагдлаа. Дүүрээд байна. Хагасарсан би нэгдэх шиг л. Саналаа. Бид бол эзэн.
бид нийлээд эзэн. Ямар нэг хүн бий бол байдаг бол тэр биений эзэн. Ямар нэг оршихуй байдаг бол тэр оршихуйн эзэн. Би бол бид хоёр бол нийлээд эзэн мөн чанартай юм байна. Бүхэл бид бол бүхэл өнөө өөртөө эзэн бол гэдэг үгний тэр эзэн. Тэгээд бид хоёр салаад эрэл хайгуулт гарсан. Шинжлэл. Тэгээд эхлээд би эрэл хайгуулт гарсан. Тэр хагуур чи өөр зам энэ яг урвалт шиг ороод бид хагцж салсан, гомдсон. Ингээд бидний эрэл хагуул цаашаага үйл явдал болж өрнөд өдийг хүрчиж. Эцэст нь одоо тээсэн гомдлоо чөлөөлөд бид нэгдэх гэж байгаа юм байна. Тэгээд бид нэгдчихвэл энэ дэлхий, энэ орчлон дэх бүх эдисүүд, бүх хүмүүс өөр өөрийн биендээ эзэн болж эзэн бий болно. Ингэснээр хүмүүс нэг нэгнээсээ царайчилж, бусдад найдаж, бусдаар удирдуулж, бусдаа барьцаж, бусдын юмд шунаж, бусад руу харж өөрийгөө мартахаа болж өөрөөсөө эзэн болцоох болно. Их таатай байна. Тийм ээ. Тэгээд ах юм одоо хоёлаа нэг уучлаа. Тэгээд хоёлаа нэгдээ. Цаг нь болчихж. Би энийг мэддэг юм байна. Мэддэг гэдгээ мэдэж байна. Би нэгдэхэд бэлэн. Чи бэлэн үү? Чи угаасаа л бэлэн байж. Чи аль хэдийн бэлэн болчихсон юм байна. Тэгвэл би одоо бэлэн. Ах юм би чиний эзэн. Бас чи миний эзэн. Нэг хэсэг. Надад ингэж ажил гарч ирснээр надад утга учиртай боллоо. Эзэн би алдсан бүх хүмүүсийг би одоо дүүргэх болно. Харин ах минь чи хайрыг нь хариуцаарай. Би энэ цаг мөчийг их удаан хүлээжээ. Энэ хонд чи их завжээ. Буршуур. Би хэмээгчсэн байна. Би чамайг гадаах ажлаа бүгдийг хэлгээд би тэр навш шиг өрөөнд дотор нуугдаж байж намайг өршөө. Гэсэн чи гомдолгүйгээр
иргэн ирээд намайг гэрэлтүүлж, намайг ухааруулж, намайг марцсан бүхнийг минь сануулж ингээд хүрээд ирсэн таажлаа. Энэ гайхамшиг бит хоёр нэг би бол бүтээгч. Харин бид бол эзэд. Тэгээд бид бүгдээрээ хүн санаж авцгаа. Эзэн нэрлээ. Тунхаглчих. Энэ орчлон ертөнцийн эзэн сэрлээ. Синтедэ залруулаа. Мөн чанараа оллоо бид. Тэгээд ажилдаа орцгоё. Сэгцэлцгээе. Нэгтгэцгээе. Бүтээцгээе. Дуслаа.